Норвегийн баялагын сан гэж бид нар бүгдөө сайн мэддэг. Норвегийн баялагын сан бол газрын тосны орлогч гэдэг юм уу тий. Арабын одоо тэр Абу Дабич гэдэг юм уу бүгдөө л газрын тосны орлого. Газрын тосны орлоготой уул уурхайн орлогыг бас тэр болгон харьцуулж болохгүй байна. Хоёрт нь бид нар бас нөгөө ингээд одоо өнөөдөр бол яг хуваарлтыг нэлээд ярьж байгаа ч гэсэн бас нөгөө анхнаасаа энэ санг яага байгуулж байгаа түрүүн бас энэ загтгой бид нар бас хэлж явах шиг байна тийм. Тэгэхээр энэ яага байгуулж байгаагаа бид нар бас ерөөсөө огтхон мартаж болохгүй юм шиг байна тийм. За мэдээж яг үе хоорондын тэгш ирэх гэдэг асуудал бол яригдж байгаа. Нөгөө талаас манай эдийн засаг маань өөрөө үндсэндээ зэсийн үн, нүүрсний үнээс хамааралтай эдийн засаг болчиход яваад байгаа тийм. Тэгээд тэр одоо зэсийн үн унуул яах вэ? Төсвөн жун, санан жун гэдэг ч юм уу тийм эрсдлүүд байгаа. Тэгэхээр тэр эрсдлүүдийг бид нар яаж хааж чинь өөрөөр макро эдийн засгийн өнцгөөс бол бид нар бол маш олон зүйлийг харж байж энэ сангийн бодлогоо бол цааш нь бол авч явах зүг бахаа гэж бол бодож байгаа. Тэгэхээр манад бол үндсэндээ бол уул уурхайн орлого байна. Уул уурхайн орлого их савлгаатай. Тэгэхээр тэр савлгааг одоо яаж арилгах вэ? Өөрөөр савлгаа гэдэг чинь юу гэж байна гэхээр зарлагыг бол бид нар бол одоо тийм амархан өөрчлөх болцоо бол гарахгүй шүү дээ тий. Тэгэхээр орлого нь ингээд тасалдахлаар тэр зарлагаа барай явах хэрэгтэй. Зарлага гэдэг чинь одоо багш эмчнэрийн цалинч гэдэг юм уу тий. Зайлшгүй хэрэгцээтэй төслүүд гэдэг юм уу. Тэгэхээр тэр орлогын савлгааг бид нар яаж нөхч юм гэхээр үр тавиад яваад байна тий. Үр тавихаас өөр замгүй. За магадгүй тэр нь одоо бидний энэ баялагын сан үндсэндээ 20 жил ажиллаж чадахгүй байгаагийн одоо тэр шалтгаан нь бол бас энд яваа гэдгийг бол бид нар бол санах хэрэгтэй.